Сайн байна уу? Өнөөдөр би чамтай хамт мөнгөний тухай нэг дотоод итгэл шинжлэх манифест дасгал хийх гэж байна. Энэ нь зүгээр нэг мөнгө хүсэх дасгал биш. Энэ бол мөнгөтэй холбоотой айдас, хүлээлт, дутмаг мэдрэмжээ төр намжааж өөрийгөө элбэг дэлбэг байдлыг хүлээн авч буй хүн шиг дотроосоо мэдэрч эхлэх дасгал. Боломжтой бол тайван газар суугаарай. Эсвэл орондоо хөвтөж болно. Гол нь одоо би чин аюулгүй, амьсгал чин тайван, анхаарал чин өөр дээрээ ирсэн байх хэрэгтэй. Бэлэн бол нүдээ зөөлөн анаарай. Надтай хамт гүнзгий амьсгал авлаа. Амьсгалаа төр түгжээд хэсэг бариарай. Амьсгалаа удаанаар гаргалаа. Ирүүгээ суллаа. Мөрөөгөө суллаа. Нүднийхээ эргэн тойрны булчинг суллаа. Би чинь яг одоо ямар нэгэн зүйл батлах шаардлагагүй. Чи зүгээр л хүлээн авахд бэлдэж байна. Одоо өөрийгөө өглөө сэрж байна гэж төсөөл. Чи утсаа авч байна. Ямар ч хүлээлтгүйгээр банкны аппликейшн руугаа орлоо. Гэтэл чиний дансанд гинти мөнгөн орлого орсон байна. Жижиг биш. Чиний амьдралын дараагийн алхмыг бодитоор өөрчилж чадах хэмжээний мөнгө. Яг одоо чамд хамгийн их эрх чөлөө өгөх дүн. Тэр мөнгөн дүн хідвэ. Сайн бод. Магадгүй энэ нь өрөө төлөх хэмжээний мөнгө. Магадгүй шинэ гэр, шинэ эхлэл, шинэ бизнес, шинэ амьдралын орон зай үүсгэх хэмжээний мөнгө. Магадгүй гэр бүлдээ туслах, өөрийгөө тайван болгох, сонголттой хүн шиг амьдрах боломж өгөх хэмжээний мөнгө. Тэр мөнгөн дүнг, тэр тоог дотроо тодорхой хар. Чиний нэр дээр байна. Чиний дансанд байна. Чи дэлгэцэн дээрх тэр тоог харж байна. Эхлээд би чинь намгүн болно. Дараа нь амьсгаа чинь өөр болно. Зүрхний чинь орчимд нэг хүчтэй мэдрэмж төрнө. Би аюулгүй байна. Би сонголттой байна. Би одоо айдсаар биш, итгэлээр шийдвэр гаргаж болно. Энэ мэдрэмж хаана бууж байна? Зээжинд үү? Хевлээд үү? Гарт уу? Нүүрэнд чинь инээмсэглэл тодорч байна уу? Одоо тэр мэдрэмжтэйгээ хэдэн секунд бай. Энэ бол хоосон мөрөөдөл биш. Энэ бол чиний мэдрэлийн системд шинэ боломжийг танилцуулж байгаа мөч. Чиний бие өмнө нь зөвхөн айдсаар төсөөлдөг байсан ирээдүгээ одоо арай өөрөөр мэдэрч эхэлж байна. Одоо дараагийн хэсэг рүү оръё. Чи тэр мөнгө аль хэдийн чиний дансанд орсон гэдгийг мэддэг хүн шиг өнөөдрийг өнгөрөөж байна гэж төсөөлье. Чи өглөө босоод яаж алхаж байна? Нуруу чинь арай цих байна уу? Амьсгал чинь арай гүн байна уу? Чи шийдвэр гаргахдаа арай тайван байна уу? Мөнгө дутагдахгүй гэсэн айдас төрүүлж орж ирэхгүй үед чи юу сонгох байсан бэ? Ямар яриаг чи эцэст нь хийх байсан бэ? Ямар ажил, санаа, бүтээлээ эхлүүлэх байсан бэ? Юуг хойшлуулахаа болох байсан бэ? Ямар зүйлд би үүнийг авч болно гэж өөртөө зөвшөөрөх байсан бэ?
Одоо өөрийгөө мөнгөнд хөөгдөж байгаа хүн биш. Мөнгийг тайван хүлээн авах чадвартай хүн гэж мэдэр. Чи мөнгийг цөхрлөөр татах гэж оролдохгүй байна. Чи өөрийгөө үнд цэнтэй, нээлттэй, бэлэн хүн гэж мэдэрч байна. Дотроо ингэж хэлээрэй. Би мөнгөний өмнө жижигэрхээ болж байна. Би элбэг дэлбэг байдлыг хүлээн авч чадна. Мөнгө надад айдас биш, боломж авчирч болно. Одоо энэ мэдрэмжийг биедээ суулгаарай. Одоо арай гүн хэсэг рүү оръё. Энэ мөнгө зөвхөн чамд юу авчрах вэ гэдгийг биш. Чиний хайртай хүмүүст юу авчрах вэ гэдгийг мэдэр. Чи гэр бүлээ, хүүхдээ, ээж аваа, эсвэл чиний амьдралд үнэхээр чухал нэг хүнийг төсөөл. Тэд чамайг хичээж байсныг харсан. Тэд чиний дотроо санаа зовж байсныг магадгүй бүрэн мэдээгүй ч мэдэрч л байсан. Одоо чи тэдний өмнө айдастай биш, эрх чөлөөтэй хүн шиг зогсож байна. Гайхуулах гэж биш. Зүгээр л тайван, чөлөөтэй. Дотроо би одоо тусалж чадна гэсэн мэдрэмжтэй байна. Чи тэдэнд юу өгч чадах вэ? Амралт уу? Тайвшрал уу? Өрнөөс чөлөөлөгдөх боломж уу? Өөртөө эсвэл гэр бүлдээ илүү аюулгүй тухтай орон зай бүтээх боломж уу? Тэгэхээр энэ бол зүгээр нэг мөнгөний хүсэл биш. Энэ бол чиний шалтгаан. Чиний яагаад? Чиний доторх зорилго. Мөнгө өөрөө эцсийн зорилго биш. Мөнгө бол заримдаа чамд илүү тайван, илүү чөлөөтэй, илүү үнэн амьдрах орон зай нээж өгдөг хэрэгсэл. Одоо гараа цээжин дээрээ тавиарай. Түрүүний бодож олсон шалтгаанаа мэдэр. Хинд туслахыг хүсэж байна? Юуг бүтээхийг хүсэж байна? Ямар хүн болж амьдрахыг хүсэж байна? Чи айдсаар биш, зорилгоор хөдөлж эхлэхэд чиний дотоодын нэрэг өөр болдог. Одоо надтай хамт хэлээрэй, эсвэл дотроо аяархан давтаарай. Би элбэг дэлбэг байдлыг хүлээн авахд бэлэн байна. Мөнгө надад олон чиглэлээс тайван, зөв, нийцтэй хэлбэрээр ирж болно. Би мөнгийг цөхрлөөр хөөхөө болж байна. Би өөрийн үнд цэнийг хүлээн зөвшөөрч байна. Би санхүүгийн хувьд илүү эрх чөлөөтэй хүн болж байна. Би мөнгөтэй холбоотой хуучин айдсаа үнэн гэж дагахаа болж байна. Би шинэ итгэл сонгож байна. Би баян хангалуун байдлыг зөвшөөрч байна. Би хүлээн авахд бэлэн байна. Одоо нэг гүнзгий амьсгал авлаа. Хэсэг бариад удаанаар зөөлөн үлээн гаргалаа. Бэлэн болсон үедэнүүдээ аажмаар нээлээ.
Одоо өнөөдрийн нэг жижиг даалгаврыг гүйцэтгээрэй. Санхүүгийн хувьд эрх чөлөөтэй хувилбарчин өнөөдөр хийх байсан нэг жижиг нийттэй алхмыг сонго. Магадгүй чи хадгаламжийн данс нээж болно. Магадгүй чи үйлчилгээндийнхаа үнийг нэмэх талаар бодож болно. Магадгүй чи нэг шинэ санаагаа бичиж эхэлнэ. Магадгүй чи надад боломж ирж болно гэж өөртөө зөвшөөрөөд хойшлуулад байсан нэг хүчтэй алхмаа барьж авна. Манифест зөвхөн бодлоор дуустдаггүй. Дотоод итгэлжин өөрчлөгдөж эхлэх үед чиний үйлдэлч бас өөр түвшинд очих хэрэгтэй. Жижигч байсан хамаагүй өнөөдөр шинэ хувилбарынхаа нэг үйлдэлийг хий. Хэрвээ чи манифестийн талаар илүү гүнзгий суралцаж хүссэн бодит байдлаа зөвхөн мөрөөдөл биш дотоод итгэл болгож бүтээхийг хүсвэл Manifest with Marla Patreon community-д маань нэгдээрэй. Тэнд бид иймэрхүү дотоод итгэлээ шинжлэх аргуудыг илүү нарийн задлж сурдаг. Manifest гэж комент бичээд бүртгүүлээрэй.